За сайн бацгаана уу. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. За шинэ оны шинэ сарын эхний өдрүүдийг энэ мэндийг хүргье. За энэ зурлаг бол юу вэ гэхээр мэлхий ордон гэсэн хүмүүс. Тэгээд дээрэс нь бас мандах ордон мэлхий бол дээрэс нь сарны ордон мэлхий бол өөрөөр хэлбэл таны натал чарт дээр таны төрх үед сар мэлхий ордонд байсан бол гэсэн үг сарны орд гэдэг. За тийм бол бас энэ зурхаг сонсоорой гэж зөвлөх байна. За энэ бүгдийг багцлаад мандахар царны орд нарны буюу мэлхий орд. За энэ бүхнийг өргөх гэж байна. За энэ бол 26% бол таны хувьд санхүүгийн эрхчлөө ажийн албан тушаалын шийдэл ийм өөрчлөлтийг амлаж байгаа жилээ гэж. За энэ бол энийг өсөндөө таны өөрийгөө нээх үе шатаас одоо дээшлээд олдсон боломжоо санхүү болгох ийм чухал жилээ гэж зурхаас судлаач тасрал огчд хэлжээ. За ингээд гарын эрхсүүд яаж нөлөөлөх вэ гэдгийг яриад явчихъя. За эхлээд бархас байд гариг. За бархас байд гариг бол таны 2 дугаар гэрлэлд орж байна. За бархас байд гариг бол өнгөрсөн жил мэлхий ордонд байсан. За мэлхий ордон бол танд үнэхээр таныг өөрийгөө нээсэн, танд үнэхээр боломж олгосон ийм жил байсан гэж хэлж болох бах. Тэгээ одоо бол 6 дугаар сард 2 дугаар гэрлэлд орно. Гэхдээ 6 дугаар сар хүртэл таны 1-р байдлаар л байгаа учраас та энэ үед бол аз жаргал за өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө нээх тийм боломж ирч хүчийг бол нээж тэднээс аз ивэл одоо сайн сайхан өгөөжийг авч байгаа хаа гэж ингэж бодож байна. Ер нь бол мэлхий ордонд өнгөрсөн жил үнэхээр гомор сайхан байлаа. За тэгэхээр 26 оны 6 сард бол таны 1-р гэрээс 2 дугаар гэрлүүчийн шилжих юм байна. За 2 дугаар гэр гэдэг бол таны хөдөлмөрлөж өөрийнхөө хөлс хүч оюун ухааныг зарцуулж олдог тэр мөнгө эхэлж байгаа юм. За 1-р гэр нүдэн жилийн туршид таныг ивээсэн бол одоо та мөнгө олсон бүх боломжуудаа мөнгө болгож өөрөө хөдөлмөрлөө өөрөө мөнгө олно гэж. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил таныг нэлээд эрхлүүлсэн гэсэн үг. За тэгэх юм бол санхүүгийн энэ 12 дугаар 2 дугаар 630-наас таны 2 дугаар гэрт орно гэдэг бол санхүүгийн байдлыг чинь бас ивэнэ л гэсэн үг. Тэгэхээр санхүүгийн хувьд сүүлийн 12 жилд тохиогоогүй их таатай үе ирнэ гэж. Өөрөөр хэлбэл орлогч нэмэгдэн чинь орлого их өсөд бий болно. Өөрийгөө одоо хамгийн сайнаар бусдад өөрийнхөө мэдлэгийг худалдан чадвараа худалдан гэсэн үг шүү дээ. Мөнгө олно гэдэг чинь. За иймэрхүү боломжууд гарч ирнэ. За дараагийнх нь бол дараагийн нөлөөлөх гараг гэрхс бол санчир болоод 7 гарагууд. За энэ бол таны 10 дугаар гэрт байрлах юм байна. За сажийн гараг бол 1-р сард 7 Нептун гараг бол 2 дугаар сард байрлалаа солиод таны 10 дугаар гэрт орно гэж. За тэгэхээр 10 дугаар гэрт орно гэдэг нь таны нийгмийн байр суурь, нэр хүнд, ажил албан тушаал, карьерийг илэрхийлж байгаа. Тэгэхээр ажил мэргэжлийн салбарт бол албан тушаалд том эргэлт шийдэлт болно гэж ойлгож байна. За энэ үед мэдээж таны хариуцлага нэмэгдэнэ. Карьер албан тушаалынхаа чих хандлагыг илүү утга учиртай, бодиттой болгон өөрчлөнө гэж. За карьер албан тушаалтаа бол та нэлээд анхаарч тийм хариуцлагатай байх үеэр чинь ягдгүй санчир гараг гэдэг бол хариуцлага сахилаваад дүрм журм хязгаарлалт хатуу чанга сахилаваад хуйлж явах илэрхийлдэг юм гараг. Тэгэхээр хосон амбиц хөөх өдр бол таны бас зорилго биш. Жинхэнэ зорилго чинь тодорхой байх хэрэгтэй. Карьерийнхаа ориглолын байр суурийг хаана хүрнэ гэж ориглол нь хаана хүрнэ гэж та бодож байгаа юм. Тэрнийхээ суурийг нь та энэ жил тавина гэсэн үг. За Нептун гэдэг гараг, Нептун буюу 7 гэдэг гараг бол бас нэлээд мөрөөдөл, хүсэл, тэмүүлэлийг хэлдэг. Тэгэхээр хүсэл тэмүүлэл чинь бас зүгээр нэг завхраад алга болох биш. Та хариуцлагатай тууштай байх юм бол тэрнтэй хөрх анхныхаа суурийг тавьж болох нэ. За дараагийн нөлөөлөх гараг бол уран.
Уран буюу Тэнгэрийн ван гэж хэлдэг. Тэнгэрийн ван гараг бол аяга цахилгаан, эрх чөлөө, гинтийн өөрчлөлтийг илэрхийлдэг. За Нептун, Сатурн хоёр гараг 1-2 дугаар сарын үйл явдлыг одоо хамарч энэ өөрчлөлтүүд болох Уран гараг, уран буюу Тэнгэрийн ван гараг бол таны 4-р сард таны 12 дугаар гэрэлд шилжих юм байна. За тэгэхээр 12 дугаар гэр гэхээр бол далд ухамсар, сэтгэл зүйн ертөнц, гинтийн одоо сэрэлт. Гинтийн одоо сэтгэл зүй гэдэг чинь оюун санааны хувьд гэдэг юм уу, шашин шүтлэг үзэл бодол, өөрийгөө таних тухайтай тийм. Гинт тийм сэрэлт болно. Гинтийн одоо зөөлсөн юм уу, эсвэл тийм орчин нөхцөл байдал, үзэл баримтлалын өөрчлөлтөөс болоод та сэрнэ. Олон жил зоосон одоо магадгүй зарим нэг найдас, сэтгэл зүйн дотор дарамт гэдэг байсан бол өнөөсөө бас генет ангижрах юм боломж орно. За яагаад генет гэж байгаа вэ гэхээр уран буюу Тэнгэрийн ван гараг гэдэг бол дандаа гинтийн өөрчлөлт, тийм хувьсэл, шийдлэл, гинтийн байдлаар орж ирдэг. Огцом эргэлт. Өөрчлөлт шийдлэлийг хэлдэг. За магадгүй зарим нэг нь одоо генеттэй өөртөө тийм далд ухамсар одоо оюун санааны зарим нэгэн сэрэлт болсноор өөрийнхөө оноо цаяасыг илэрхийлж бас илэрхийлж гинөө илрүүлж магадгүй юм л та. За тэгээд 12 дугаар гэр гэдэг бол бас далд нууцлаг байдал, өөрөөр хэлбэл олноос жоох тусгаарлагдвал байдлыг илэрхийлдэг. Магадгүй зарим нэг хүн гадаад орнд аялна гэдэг чинь өөрийнхөө дотны хүмүүс их орон илэрхийлэгчдээс тусдаа байхыг бас хэлнэ. За дээрэс нь зарим нэг хүн бол өөрөө зорилготойгоор одоо бусдаас тусгаарлаж бас өөртөө хандах дотгош оноо эрэл хайгуул хийх гэдэг. Тиймэрхүү бас хандлага илэрч болох юм. За дээрэс нь зарим нь бол сэтгэл зүйн гүн гүнзгий судалгаа хийх. Үүний тулд бол одоо бясалгах, даяар хийх. За эсвэл зарим нэг нь магадгүй лабораторид ганцаараас судалгаа хийдэг хүн байж болно шүү дээ. За иймэрхүү байдлаар өрөмцөөр илэрх юм уу гэж энэ үйл явдал 4-р сараас эхэлнэ гэсэн байна. Яг бол 4-р сард уран таны 12 дугаар орж иж байгаа. Уран Тэнгэрийн ван гэж хэлдэг шүү. За дараагийн нэг өөрчлөлт бол агийн өөрчлөлтийг амлаж байгаа гариг бол юу вэ гэхээр энэ бол хэртэлт. За тухайн жилд бол ер нь жилдээ нар сарны хэртэлт нэг 3-4 удаа болтгоо. Энэ 3 удаа болохыг бол нормаль хэвийн үзэгдэл гэж үздэг. За тэгэхээр энэ жилийн хэртэлтийн эхний тийм циклүүд 3-4 удаа болно гэдэг чинь хэртэлтийн циклийг хэлж байгаа шүү дээ. За. Тэгэхээр эхний хэртэлт бол 2 сарын 17-нд нар хэртэн, 3 сарын 3-нд сар хэртэн. За ингээд 14 хоногийн зайтайгаар бол нар сар хэртдэг. Ер нь бол жилдээ нэг 3-4 удаа. За нар болон сарны хэртэлт болох энэ хоорондын 14 хоногийг, 10 хоногийг нар сарны хэртэлтийн энэ хоорондын 14 хоногийг коридор үе гэж хэлдэг. За энэ хооронд ер нь анхаар болгоомжтой байхыг шаарддаг. Сануулдаг. За тэгэхээр таны хэдвэр гэрт хэртэж байгаа вэ гэдгээсээ шалтгаалаад тухайн гэрт чинь нөлөөлнө гэсэн үг. За тэгэхээр таны бол харилцаа болоод гэр бүлийн харилцаа, түншийн харилцаа, бас санхүү, мөнгө санхүүтэй чинь холбоотой тэр гэрүүдэд хэртэлт болох нэ. За эхнийх нь бол орлого болон зарлага, санхүүгийн асуудалт бол орлого болон зарлагаа эргэж харах, тооцох, бусдтай хамтран эзэмсэж байгаа хөрөнгө оруулалт дээр бол ч юм уу тэ өмч хөрөнгө дээр бол нэлийн өөрчлөлт гарнаа. Тэгэхээр мөнгөтэй харилцах тэр нэг харилцаа арга барилаа бол шинээр эргэж харж шийдлээрэ гэсэн иймэрхүү сануулгыг анхааруулгыг зөвлөж байгаа юм байна. За дараагийнх нь хэртэлт бол 8 сард болох хэртэлт бол гэр бүл болоод гар гэрийн асуудал,
эдгэрч чинь илүү нөлөөлнө гэж байгаа юм. За тэгэхээр гэр бүлийн харилцаа, орон гэр чигтэй асуудал байж болно. Энэ мэтэр бол нэгэн мөчтөг дуусж байна. Тэр нэгэн олон жилийн туршид шийдэггүй асуудал байсан бол тэрийг шийдээд дуусгана. Эсвэл одоо цоо шинээр тэр асуудал танд урган гарч ирж болох юм аа гэж. Магадгүй зарим тэр тал тэр асуудал дээр цоо шин эхлэлүүдийг тавьж болно л гэсэн үг. За дараагийн нэг өөрчлөлт үзүүлэх гариг бол суур гариг. Venus гэж хэлдэг те. Энэ бол ухрах хөдөлгөөнд орно. Энэ бол таны 5 ба 4 дугаар гэрүүдэд ухрах хөдөлгөөн хийн. Энэ нь 10 дугаар сар 11 дугаар сар. 10 дугаар сард бол хилэнц чинзүүлөөрийн ордод болж байгаа энэ Venus буюу суур гаригийн ухрах хөдөлгөөн бол таны 5 болоод 4 дугаар гэрүүдэд үйлчилж нөлөөлнө л гэж байна. За 5 дугаар гэхээр бол мэдээж хайр дурлал, хобби, таны хобби, бүтээлч төслүүд, бас үр хөвгөд. Эдгээр асуудлууд их хүн гэсэн үг. Гэхдээ энэ Venus буюу суур гараг маань ухрах хөдөлгөөнд орж байгаа учраас ретро хөдөлгөөн гэдэг бол дандаа хуучин урд өмнө таны одоо хийж исэн ажил, тэр төсөл, тэр альсвал хайр дурлалууд, тэр харилцаа энэ чинь дандаа эргэж харах зүйлүүд байна л гэсэн. Хүчин дурлалт хүн чинь эргэж ирэх ч юм уу, эсвэл мартагдчихсан, эсвэл хийгээгүй орчихсон байсан тэр бүтээлч санаа хобби чинь дахиж сэргийдэг ч юм уу те. Аль эсвэл гэр бүлийн хүрээнд бол хайр халамжийг илэрхийлэх, одоо үр хүүхэдтэй анхаарал тавих ч гэдэг юм уу, эсвэл үр хүүхэдтэй холбоотой зарим нэгэн асуудлуудыг эргэж харах юм хэрэгтэй. Тэр талаар эргэж юун дээр алдсан ч гэдэг юм уу, эсвэл завх засаж сайжруулах зарим нэг байна уу гэдэгтэй л төвлөлт хийнэ гэсэн үг. За ингээд сүүлчийнх нь бол ангарах гариг. За ангарах гариг бол таны 2 дугаар гэрт бас ухарч байгаа. Бас ретро хөдөлгөөнд орж байгаа. За тэгэхээр 2 дугаар гэр гэдэг бол мөнгө санхүү. Гэхдээ таны яг өөрөө хөдөлмөрлөж авдаг мөнгө санхүүг илэрхийлдэг. Тэгэхээр ретро хөдөлгөөнд орно гэдэг бол бас зарим нэгэн гинтийн зардал гардаг ч юм уу, санхүү мөнгө санхүүтэй холбоотой асуудал шийдэх юм их гарна л гэсэн. Жишээлбэл санал зорилтоо санхүүгийн маргаан бэтгэлцэн байдаг ч юм уу. За агаар гараг гэдэг бол маш тийм хүчтэй дайчин эрс шилэмгийн алхам хийхийг одоо төлөвлөдөг өдөөдөг юм гараг зоригтой алхам хийхийг өдөөдөг. Гэхдээ ретро хөдөлгөөнд байгаа учраас энэ бол бас тэр мөнгө олох арга барил энтерээр хэтэрхий идэвхтэй бас байгаад байх хэрэг байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй. Цочмог хэтэрхий зарим үг гэдэг шийдлэл хийх гэж бас оролдох нь ретро хөдөлгөөний үед бас жоохон хойш тавих нь зүйтэй гэж үздэг. За тэгээд мөнгө олох арга барилаа болоод бас эргэж харах хэрэгтэй болно л гэсэн. За ингээд ерөнхийдөө бол 26 мэтхийн ордны хувьд бол өөрийнхөө үн цэнийг дэвшүүлэх, санхүүгийн ашиг болгож хуурах, өөрийнхөө үн цэнийг 25-аас оноос хойш танд ингээд хатаа нөлөөлж байгаа барах асуудгаргийн нөлөөгөө олон таатай боломжууд танд олдож ирсэн бол тэр боломжоо одоо мөнгө олгох, карьерийн шин бүтцийг бий болгоход таатай чухал жилээ гэсэн байна. За энэ хүрээд мэтхийн ордны 26 оны төлөв байдлыг өндөрлөе. Та бүхэн надтай хамт байсанд баярлалаа. 26 оны туршид хамт байгаарай. За мэдээч энэ подкастыг маань бусдтайгаа хуваалцаж лайк, share, subscribe хийвэл энэ нэг хэсэг та намайг дэмжиж байгаа нэг хэлээр юм шүү. За ингээд дараа уулзъя.